Шүтээ өглөөний мэнд хүргэе. За чухал асуудал хэлцэж байна. За бид одоо ингээл жил болгоо хилцээл дараа нь тайлангийн аваад хэрэгжилтийн үнэлээл тэгэл муудун тавиал гардаг. Одоо жишээлбэл оршил хэсэгтээ нийгмийн өнөөгийн байдал яаж нөхөрлөөр эрэгтэй эмэгтэй хүний нас баралтын харьцаа 9 насаар зөрүүтэй. За 50.2% нь эд хөдөлмөрийн насандаа буюу 30-60 наснда нас барж байна гэсэн ийм чухал тоо тавьчаад яг эннийхээ эсрэг ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ? Тэрийг хэлээд өгөөч. Би одоо энэ төслүүдээс нь хайгаад олж харсангүй. За хоёр дахь асуудал нь бид саяхан бас одоо утааны сонсол хийсэн. За одон туяа сайд бас өөрөө бүрэн сууж энэ асуудал дээр анхааралтай оролцсон хүний хувьд яг одоо намраас эд хүүтрээд өвөл болоход Улаанбаатар хот утаагүй байхад 26 оны төсөвт бид одоо юу суулгаад ямар ажил хийн гэж төлөвлөсөн юм бэ? Төлөвлөө тавьсан зүйлүүд харахад дэндүү өвчөөхөн харагдаад байна. Энэ дээр нэг тайлбар өгөөч. За дараагийнх нь. За эми төр хороо эми сонсгол хийгээд бид чухал их хурлаас тогтоол гаргасан. Энэ бол одоо хүнс ийм лаборатори нь одоо нэгтгэе гэсэн үр даалгавар өгсөн. За ямар ч гэсэн одоо ингээд нэгтгэж байгаа юм байна. Тэгээд энэ шадар сайдын ажлын алба дээр хариуцуулна. Төсөв нь ердөө 485 сая. Одоо энэ зах зээл дээр байгаа сэр дугаар нь эмийн чанарыг шалгахад сонсгол төвлөлтөөр аваад үзэхэд зөвхөн эми лаборатори 1.2 тэрбум төгрөг эртээ болсон шүү дээ. Ганц төгрөг шадар сайдаа. Тэгээд 450 сая төгрөг тавьчихлаар хүнстэйгээ нэгтгэсэн. Нөгөө төсөв мөнгөнд өрөхгүй ахаал хийж чадахгүй болох юм шүү дээ. Энэ дээр танд мэдээлэл байна уу? Энийг надад нэг тайлбарлаж өгөөч. За дараагийн нэг чухал одоо эрүүл мэндийн сайдаас асуумаар байна. Эдис эртний шилжин суулгах барилгын асуудал дээр би асуулга асуусан. Надад хариу өгөхдөө давхрын өөрчлөөг байгаа гэсэн хариу өглөө. Төсөв нь хэвээрээ байгаа юм шиг байна. Энэ яг бодиттой юу? За энэ яг 7 давхар хэвээрээ байгаа юу гэдгийг надад хариулаад өгөөрэй. За дараагийн асуудал. За энэ их чухал сэдв одоо нэг ашгүй нэг өгөлсөөр байгаа ямар ч нэг эхийн эндэгдэл, амьд төрөлт, няраа эндэгдэл энэ төргээд тоонууд бас овоо тавьчих. Энд чинь өнгөрсөн засгийн газрын ерөөс ороогүй байсан. Овоо нэг хэмжүүртэй боллоо. За энэ дотор сүрээгийн тохиолдлын төвшин 10,000-ад. Тэгсэн энэ дээр хараа ингэсэн байгаа. 69.7 байсан суур төвшинг 69.3 боловсон. Гүгөө хийхгүй байхад л ингэ буурч штэ. Илрүүлэхгүй юм чинь тохиолдол чи олдохгүй штэ. Хийхгүй гэдэг юм. Одоо эрүүл мэндийн яам шадар сай танд ийм тоо гэсэн юм. Уул нь өвчлөн нэгсээд нөгөө олон эмийн тасалтай сүрээгийн тоо цөөрөөд далд сүрээг илүү их онцлоод тохиол ихсэх ёстой шүү дээ. Тэгэхээр эн чинь онцлохгүй гэж хэлээд байгаа юм уу? Энэ дээр надад тайлбар өгөөч. Гэхдээ нөгөө бидний хамгийн сайн явж байгаа нөгөө элэг бүтэн Монгол хөтөлбөрч байхгүй болчих. Би олж харсангүй хараагүй байж магадгүй шүү. Д вирусын эмчилгээ мань яаваа? Байхгүй болчих. Энд хариулт өгөөрэй. За дээрэс нь одоо төвлөрлийг сааруулна, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагт нь сайжруулах гэдэг бас чухал сэдв яриад байгаа. Ялангуяа энэ харуулт шигдэлтэй холбоотой энэ асуудал дээр бид бол одоо бас онцгой анхаарч авах болохгүй. Тэгээ энэтэй холбоотой 5 аймаг ердөө 7 аймгаар нэмэгдэнэ гэж. 5 дээр нэмэх нь 2 7 болох юм уу? За энийг тайлбарлаад өгчээрэй. За тэгээд дараа нь тодруулъя. За хариулт өгье. Ганц хүмүүс сайд. За утааг бууруулах төслүүдэд Улаанбаатар хотоос хүн байвал дэлгэрэнгүй ярих нь зөвөө гэж бодож байна. Ер нь 27 оны өвлийг л утааг өгтнө гэдэг ийм зорилттой байна. 26 онд бид нар юугүй утаа алга болно гэж айхтар амлаж чадахгүй. 27 оны өвлийг бол бид нар Улаанбаатар хот бол утааг өгтнө. Бидэнд бас нэг ийм хаана очиод юу алга болох юм бэ? Хаана очиод юу бий болох юм бэ гэдэг тодорхой хугацаа хэрэгтэй байна. Тэгэхээр энийг бид нар 2027 он гэж үзэж байгаа шүү Чимбэрэн гишүүнэ. За мэдээж эрүүл мэндийн сайд маань одоо эрүүл мэндийн салбарынхаа төлөвлөж байгаа асуудлуудыг одоо ярина. Гэхдээ ер нь бид энэ засгийн газрын хийж байгаа бүх ажлыг төлөвлөлтөнд оруулахгүй байна. Аль болохоор цөөхнийг оруулж байгаа гэдэг нь бол төлөвлөлтийн бүтэн зургаа бид нар нөгөө интеграцуудаа хараад.
Тэгээ таны нөгөө шаардж байгаа хүрч болох төвшнээ аль болохоор тодорхой болгоё гэсэн оролдлого энд явж байгаа. Ер нь бол урьдчилан сэргийлэх бол өөрөө эрүүл мэндийн салбарын хамгийн чухал одоо ажил мөн гэдэгтээ бол засгийн газар эргэлзэхгүй. Урьдчилан сэргийлэхэд өрхийн эмнэлгийн оролцоог хэрхэн бий болох вэ гэдэг энэ зүйл бол эрүүл мэндийн яам дээр ажил хэрэг болоо явдаг. Өрхийн эмнэлгийн хөгжил ямар байх вэ? Бид нар нөгөө төрийн үйлчилгээг очиж үйлчилдэг болно гэдэг нь бол энэ юм. Юу вэ гэвэл яг өрхийн эмнэлэг нь нөгөө Монгол хүн чинь цөөхөлөө учраас нэг өрхийн эмчид оногдож байгаа хүнтэйгээ өрхийн эмч нь хэрхэн ажиллах вэ? Энийг санхүүжилт яах вэ гэдэг энэ зүйлс дээр шийдлээ гаргачих юм бол урьдчилан сэргийлэх гэдэг зүйл рүүгээ бид нар алхаад иж болно гэж ингэж харж байгаа. Лабораторийн зардал бол яг стандарт хэмжил зүйн газар болоод шадар сайдын албанаас тавьж байгаа санхүүжилтээрээ л орж ирж байгаа. Ер нь бол энэ эм хүнсний олон улсын байгууллагыг Монголд ингээ байгуулад явах нь бол зөв. Ингэжээж бид нар гарал үүсэл нь